За онцгойдлын байгууллагаас сар бүр Nemo подкастыг бэлтгэн үргэдэг. Энэ одоо оны эхний дугаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочин онцгойдлын ерөнхий газрын бодлого төлөлтийн газрын дарга хурандаа Баян мөнх студид ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Ер нь онцгойдлын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар та товч мэдээлэл өгөөч. Онцгойдлын ерөнхий газар бол энэ гамшигаас хамгаалах, гамшигаас уртын сэргийлэх, хэрэг хаврах, хорвшиг арилгах, хойшоошгүй сэргээн босгох, за хүмүүлгийн тусламжийг зохицуулах ийм одоо үндсэн чиг үүрэгтэй. За энэ хүрээнд бол гамшигаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшигаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх чиглэлээр одоо эрх зүйн баримтчиг бодлого хөтөлбөр ингээд чиглүүлээд ажиллаж байна. За өнгөрсөн 2025 он гэхэд гамшигаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нэлээдгүй дүрм журм заавар төлөвлөгөөг бол боловсруулж Монгол Улсын засгийн газар болон шатрал сайд за онцгойдлын ерөнхий газрын даргын тушаалаар ингээд батлуулсан байна. За эндээс онцлон дурдж хэлвэл 2015 онд засгийн газрын тогтоолоор баталсан Монгол Улсын хүн ам, ард иргэд, мал амтныг гамшигын явдлаас урьдчилан сэргийлэх, эрийн хаврах, хорвшиг арилгах, хойшлуулгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөөг шинжилж засгийн газраар оны өмнөхөн батлуулсан байна. За энэ төлөвлөгөө нь өмнөх төлөвлөгөөнөөс юугаар онцлогдсон бэ гэхээр Монгол Улсын хэмжээнд хийгдсэн гамшигын эрсдлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлаж, ерөнхий төлөвлөгөө эрсдлийн үнэлгээнд тулгуурлаж ингэж боловсруулсан. За хоёрт нь бол гамшигаас урьдчилан сэргийлэх, за бэлтгэл бэлэн байдлыг хангах, сургалт дадлагтай холбоотой үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг бас гамшигаас хамгаалах төлөвлөгөөнд тусгаж өгсөн байна. Жишээлбэл одоо гамшигаас хамгаалах улсын албан яам агентлаг, за гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үндэсний зөвлөл гэдэг юм уу холбогдох оролцогч талуудыг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр юу хийх бэ гэдгийг бас онцлогдсон. За мөн аж ахуйн нэгж байгууллагууд иргэд гамшигаас хамгаалах бэлэн байдлыг хангах чиглэлээр юу хийх шаардлагатай вэ гэдгийг бас төлөвлөгөөнд тусгаж өгсөн. За гуравт нь бол одоо тактик, оператив, стратегийн түвшинд удирдлага зохицуултыг одоо хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг бас тодорхой зааж, стратегийн түвшинд одоо ямар байгууллагууд удирдлагаар хангах вэ? Оперативын түвшинд ямар байгууллага, албан тушаалтнууд удирдах вэ? Удирдлагаар хангахгүй гэдгийг бас нарийн зохицуулж өгсөн байгаа. За дөрөвт нь гамшигаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой оролцогч талууд, улсын их хурл, засгийн газар, улсын онцгой комисс, тэгээд засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, онцгой байдал гээд гамшигын үед одоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бэ? Гамшиг тохиолдсон үед гэсэн энэ зохицуултуудыг бас наривчлж тусгаж өгсөн байгаа. За мөн энэ төлөвлөгөөтэй уялдуулаад гамшигаас хамгаалах улсын албадууд, за аймаг нийслэлийн одоо гамшигаас хамгаалах төлөвлөгөөг бол шинчилж боловсруулахаар бас төлөвлөгөөд ингэж тусгаж өгсөн байна. Өөр чин засгийн газрын тогтоолоор байгуулдаг байсан гамшигаас хамгаалах улсын албыг 2020 онд гамшигаас хамгаалах хууль нэмэлт өөрчлөлт оруулснаар Монгол Улсын шатрал сайд баталдаг ийм эрх зүйн зохицуултаа болсон. Энэ хүрээнд бас гамшигаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам, за жагсаалтыг бол шинчилж баталсан байна. За гурав дахь онцлог асуудлыг бол одоо 2016 оноос эхлээд онцгойдлын байгууллага одоо энэ гамшигаас хамгаалах удирдлага зохицуултыг бол бүс зээлбэрээр зохион байгуул 5 бүс зээлбэрээр зохион байгуулж ирсэн. За 2024 онд Монгол Улсын бүссэн үзэл баримтлал шинжилэн батлагдсантай холбогдуулаад Монгол улс одоо 7 бүсчлэлд ингэж хуваагдаж хөгжлийн үзэл баримтлал баталсан. Үүнтэй уялдуулаад бас онцгойдлын байгууллагын бүсийн төвийн ажиллах журмыг шинчилж 7 бүс болгож ингэж за бүсийн хэмжээнд гамшигын удирдлага зохицуултыг хангах, бүсийн хэмжээнд гамшигаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, за хүч хэрэгслийг нэгтгэн зохион байгуулах, за гарсан гамшигын хор хүршгийг
арилгах чиглэлээр ингээд бүсчсэн удирдлагаар 7 бүсчсэн удирдлага шилжээд ингээд ажиллахаар журам шинжилсэн байна. Бас одоо гамшигаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар бас ажиллаж байгаа тийм ээ. Энэ маань бас одоо Монгол Улсын засгийн газрын 2025-28 оны үйл ажиллагааны хөтөлбөр 28 оны хүртэл одоо бодлогын бичиг баримтыг боловсронгуй болох чиглэлийн хүрээнд бас хийгдэж байгаа нэг томоохон ажил. Гэхдээ үүний үндслэл ер нь юу байсан бэ? Яг одоо гамшигаас хамгаалах тухай хуулинд өөрчлөлт оруулах 19-20 оны үед ковид гарсан нөхцөл байдалтай уялдуулаад нийгмийн эдийн засгийн хүндрэлийг давамжуулах нь ковидын эсрэг юм хууль 2-3 жилийн хугацаатай хэрэгжиж ингээд дуусгар болсон. За үүнд туссан нийгмийн эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх эрх зүйн зохицуултыг бас гамшигаас хамгаалах тухай хуулинд бас тусгах ийм хэрэгцээ шаардлага нэгдүгээрт бас байна. За хоёрдугаарт одоо уран зохиолын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигын эрсдэл одоо жил бүр нэмэгдээд одоо хохирол учирч буй хохирол жил бүр ингээд нэмэгдээд байгаа. За гуравт нь бол ковидын хуулийг дагалдуулаад 2017 онд батлагдсан хуулинд 2020-21 онд томоохон хэмжээний өөрчлөлтүүд орсон. За энэ өөрчлөлтүүд юутай холбоотой бол одоо гамшигын үед удирдлага зохицуултыг хангах чиглэлээр тухайлбал одоо улсын онцгой гамшиг эрх үүргийг хуулинд нэлээд суулгаж өгсөн. За тэгээ гамшигаас хамгаалах бэлэн байдал хөл хоройтой холбоотой нэлээд асуудлуудыг бас ингээд тухайн үед бол энэ хуулинд зайлшгүй энэ асуудлуудыг тусгаж ингэж ковидтэй тэмцэх юм хэрэгцээ шаардлага бол гарч ирсэн. За энэ ингээд эргээд одоо өнөөдрийн байдлаас ингээ харахад нэлээд олон удирдлагын зохицуултын давхцлууд үүссэн, хуульчлах шаардлагагүй одоо арга хэмжээнүүдийг хуульчилсан ч гэдэг юм уу. Одоо иймэрхүү нөхцөл байдал бас харагдаад байна. Тэгэхээр яг хууль тогтоомжийн тухай хуулиараа бол альва хуулинд 5 жил тутам хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж идэг юм хуулийн зохицуулттай. Ер нь 17 онд батлагдсан манай гамшигаас хамгаалах тухай хуулинд бол үр дагаврын үнэлгээ нь хийгдэж байгаагүй. Тэгээ энэ 2025 онд бид нар хууль зүйн үндэсний хүрээлэнгээр энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой энэ үр дагаврын үнэлгээ хийлгэсэн. Тэрүүгээр бас нэлээд олон заавар зөвлөмжүүд санал дүгнэлт зөвлөмжүүд бас гарч ирсэн. За ерөнхийдөө үүнтэй холбогдуулаад гамшигаас хамгаалах тухай хуулинд ер нь нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байна. Дээр нь бол ер нь альва хууль гэдэг бол одоо ард төр нийгмийн ард иргэдийн одоо хамтын гэрээ гэж ойлгож болно. Аль аль тал нь эрх хүлээдэг. Тэгэхээр гамшигаас хамгаалах хууль ингээд судлаад үзэхээр ер нь ихэнх одоо гамшигаас хамгаалах үйл ажиллагааг төр засаг онцгой байдлын байгууллага ингээд хүлээхээр ингээд байгаад идэг. Тэгвэл энэ хамтын одоо хариуцлага үүрэг хариуцлага юм бол энэ бусад оролцогч талууд тий төрийн бас байгууллага иргэд аж ахуй нэгж хувийн хвшлүүд жишээлбэл одоо юу хийх ёстой юм бэ гэдгийг бас хуулийн тодорхой наривчилж өгөх юм шаардлага бас гараад байгаа. Гамшигаас хамгаалах тухай хуулиуд бол 2004 онд онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтоол шилжсэнээр одоо анх батлагдаад 17 онд нийлснээр сая шинжилгээт найруулагдаад 20-24 онд одоо ковид үетэй холбогдуулаад нэг 4 удаагийн нэмэлт өөрчлөлт ороод одоо дахин шинжилгээхээр одоо ингээд та бүхэн ажиллаж байна. Яг саяны таны хэлсэн дээр нэмж асуухад гол яг үндсэн бас нэмэлт өөрчлөлтүүд бас үр дүн хүлээлт юу байгаа вэ? Тийм манай одоо хуульч нь бол яг маш том хуультай өөрөө Монгол улсын хэмжээнд гамшигаас хамгаалах үйл ажиллагааг одоо оролцдог бүх талууд одоо их хурлаас эхлэл үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн газар тэгэл улсын онцгой гамшиг эрхлэлийг оруулах үндэсний зөвлөл за тэгээд засаг захиргаануудад дэвсгэрийн нэгжийн удирдлага засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал тэгээд онцгой байдлын байгууллага за онцгой байдлын асуулт гэсэн сайд тэгээд одоо иргэд аж ахуй нэгж байгууллага за тэгээд сайн дурын хэсэг иргэний нийгмийн байгууллага гэдэг одоо холбогдох бүх талуудын эрх үүргийг зохицуулсан ийм хууль байдаг. За тэгээд ерөнхийдөө онцгой байдлын байгууллагын эрх үүрэг бол гамшигаас хамгаалах төрийн үйлчилгээг төрийн жургаа иргэдэд хүргэх
ийм үндсэн одоо үүрэгт гамшигаас эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, за ирээ хайх аврах хор уршиг арилгахын үүрэгт. Тэгвэл аж ахуйн нэгж байгууллага иргэд бол өөрсдийгөө одоо хамгаалах, гамшигаас хамгаалах бэлэн байдлаа хангах, сургаж мэргэжлийн байгууллагаас явж байгаа сургалт бэлтгэлд хамрагдах ийм одоо үндсэн чиг үүрэгтэй байна. Тэгэхээр энэ одоо эрх үүргүүдийг зохицуулах. За дээр нь энэ стратегийн төвшөнд, оператив төвшөнд, тактикийн төвшөнд энэ босоо гамшигаас хамгаалах босоо удирдлагатай энэ удирдлагыг бол одоо аль нь стратегийн төвшөнд удирдах юм тий, аль нь тэр тактикийн төвшөнд удирдах юм гэдгийг наривч тодорхойлж өгөх. За тэгээд зохион байгуулалтын асуудал байгаа. Зохион байгуулалтын асуудлыг одоо эвдэж чиглэлд авчрах. Жишээл Саксасгара нутаг дэвсгэрийн нэгжийн одоо хамгийн бага шатнд гэдэг бага хорооны засаг дарах жишээлбэл одоо ямар үүрэг эрх үүрэг хэрэгжүүлэхийн хуулиар тийм ээ иргэд аж ахуйн нэгж төр зохион байгуулалттай холбоотой яг юу хийх юм гэдгийг хуульчид наривч тодорхойлж өгөх юм хэрэгцээ шаардлага байна. Тэгээд дээр нь гамшигаас хамгаалах ер нь нэр томьёоны тодорхойлтуудыг олон улсын жишгт хүргэх, одоо иргэд олон нийтэд ойлгомжтой нэг мөр хэрэглэх, бусад хууль тогтоомжид заасан нэр томьёотой нийцүүлэх, за шинээр одоо нэр тодорхойлох, зарим үйл ажиллагааг томьёолж өгөх гэсэн асуудлууд бас байна. За дээр нь одоо бид нар гамшигаас хамгаалах бэлэн байдлын ингээд зэрэг өдөр тутмын өндөржүүлсэн бүх нийт ингээ 3 зэрэгтэй байгаад байдаг. За яг хөө өдөр тутмын бэлэн байдлын зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээ ингээд хуулийн тодорхойлж яг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд одоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг нь бас хуулийн төдийл нь тодорхойгүй юм байгаад байгаа. За энэтэй холбоотой бэлэн байдлын зэрэг гэдэг зохицлыг асуудал байгаа. Дээр нь энэ онцгой байдлын байгууллагын салбар нэгжгүй сум суурин газарт онцгой байдлын одоо мэргэжилтэй албаа агчийг томилж ажиллуулах. Тухайлбал одоо 330 сумаас 250 гаруй суманд бол онцгой байдлын байгууллага ямар нэгэн салбар нэгж байхгүй юм л да. Гамшигаас хамгаалах, гамшигтай тэмцэгчийг өргөх, галамтраахан гинэ хаврах бүлэг гэдэг юм уу. Ийм нэгж бол байхгүй 250 гаруй сум байна. Тэгэхээр улс орн нь бол тэр нэгжгүй сум болгонд ингээд салбар нэгж байгуулад байх юм боломж болцоо бол байхгүй. Тийм учраас ямар ч үсэн тэнд нэг онцгой байдлын байгууллагын асуулт ихсэн нэг албаа агчийг эхний ээлжинд томилоод, за тэр албаа агч бол гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, за тэгээд иргэдийг сургаж бэлтгэх, гамшигаас хамгаалах мэргэжлийн анги сайн дурынхныг сургаж бэлтгэх гээд тэр нөлөөлийн ажиллаа хийж яадаг. За гамшигын нөхцөл байдал гарсан үед удирдан зохион байгуулж, эхний ээлжинд удирдан зохион байгуулж яадаг. Сумын онцгой комисстэй комиссийн мэргэжлийн удирдлагаар хангаж яадаг. Ийм бас байлгах үүднээс ийм нэг зохицуултыг оруулж байгаа. Дээр нь бол энэ томоохон аж ахуйн нэгж, стратегийн зорилттой аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хвшлүүд одоо өөрсдөө одоо зарлаад агаад дэрэгдээ энэ гэрээт нэгж авах, салбар байгуулах, байцаагч ажилуулах ийм асуудлуудыг бас хуулийн тусгаж өгөх хэрэгцээ шаардлага байна. За дээр нь энэ гамшигаас хамгаалах зарим төрийн үйлчлэгийг одоо хувийн хвшил, төрийн бас байгууллагууд шийдвэрлэх талаар нэг зохицуулт орж байгаа. Энэ нь бол ингээ гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаа, сургалт сурчлагыг одоогоор бол хуулиар бол ерөнхийдөө онцгой байдлын байгууллага ерөнхийдөө хариуцаад аваад яваад байгаа. Энэ нь бол тэр болгон иргэдэд одоо Монгол улсын 300 сая гаруй иргэдэд ингээ хөтгөж хөтөмжтэй хүрч ягаад ч чадахгүй ийм боломж нөхцөл байхгүй. Ийм учраас энэ чиг үүргийг нь төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх, ийм одоо эргэцсэн үндсийг нээж өгөх ийм зохицуулт явж байна. За дээр нь бас гамшигаас онцгой байдлын байгууллагын томилгоот бүрэлдэхүүн бол 24 цагаар ингээ үүрэг гүйцэтгэж ингэж явдаг. За тэгээ гамшиг энэ бол бүрэлдэхүүн бол гамшиг гал төмөр гамшигаас тохиолдсон үед одоо гарч ажиллах юм үндсэн чиг үүрэгтэй. Тэгтэл манай одоо иргэд аж ахуйн нэгж байгууллагын одоо гамшигын нөхцөл байдал үүсээг байхад маш их одоо ингээд дуудлага мэдээлэл, ахуйн шинжтэй дуудлага мэдээлэл одоо ингээд хаалгад өгчгчлээ. Одоо ингээд явж адил цасанд суучлаа, ингээд тий голд ингээд шавар цуучлаа ч гэдэм үү, иймэрхүү ахуйн дуулууд маш их ирдэг.
За энэ нь бол эргээд нэг тэр гал гамшиг басалт үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэй ажиллаж байгаа тэр тавилгад бүрэлдэхүүнд бас маш их ачаалал давхар ирж байгаа. Үргүү зардал бас маш их гарч байна. Тэгээ үүнийг бас зэгцлэг үүднээс гамшиг баслын шинжгүй юм дуудлага өгөх юм бол тэнд одоо тавилгад бүрэлдэхүүн очиж ажилласан бол тэр гарсан зардлын тэр дуудлага өгсөн иргэн аж ахуйн гэж байгууллагаар төлөвлөх юм бас зохицуулт явж байна. За энэ товчхондоо ирэх хэлбэл иймэрхүү өөрчлөлтүүдийг оргоор байгаа. Гэвлээд одоо бид ганцхан одоо улсын хэмжээнд дэлхийд дахинд гамшигтай тэмцэх эрсдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлж бас ажилдаг те. Тухайлбал Сингапур ажиллагааны хүрээ баримтчиг Парисын хэлэлцээр тэгээд одоо гамшиг төсвөрчүүд эд бүтэлцч гэдэг юм. Эдгээр одоо томоохон дэлхийд дахины одоо хэрэгжүүлж байгаа бодлогыг хэрэгжилтийг онцгойлын байгууллага хэмжээнд хэрхэн хэрэгжүүлж байна гэдэг талаар нь та бас мэдээлэл өгье. Японы Синдо хотноо хуралдсан Азийн бишээ дэлхийн одоо гамшиг эрсдлийн урах дэлхийн 3 дугаар баг хурлаар 187 улс орн санал нэгтээ ингээ баталсан. Гамшиг эрсдлийг урах Синдо ажиллагааны үрээ баримтчиг 2030 он хүртэл хэрэгжих юм баримтчиг баталсан. За үүнтэй холбогдуулаад Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 2017 оны тогтоолоор 355 дугаар тогтоолоор гамшиг эрсдлийг бууруулах Синдо ажиллагааны үрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги гэж баталсан. Тэгээ энэ Синдо ажиллагааны хүрээ стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 30 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөө за 17-оос 20 он хүртэл эхний шатны төлөвлөгөө за 21-оос 25 он хүртэл хоёр дахь шатны төлөвлөгөө Монгол Улсын шатрын сайдын тушаалаар батлуулаад ингээд хэрэгжүүлж ажиллаад ингээд 25 онд ингээд төлөвлөгөөний хэрэгжилт дууссан. Ингээд 2026-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх 3 дахь шатны төлөвлөгөөг оны өмнөхөн бас одоо ажлын хэсэг гараад холбогдох салбаруудын оруулсан ажлын хэсэг томилогдоод ингээд батлуулсан байна. Тэгэхээр энэ Синдо ажиллагааны хүрээ нь өөрөө 4 тэргүүлэх зорилттой за 7 зорилготой ийм баримт бичиг байгаа. За манай дунд хугацааны хөтөлбөр бол энэ 4 тэргүүлэх чиглэл 7 зорилгын хүрээнд 9 зорилт дэвшүүлсэн ийм төлөвлөгөө байдаг. За энэ төлөвлөгөөг бол өмнөх одоо батлаад хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүдийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг нэгдүгээрт оруулсан. Хоёрдугаарт гамшиг эрсдлийг бууруулах олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр гээд 2015-аас 25 онд хэрэгжсэн засгийн газрын тогтоолоор баталсан энэ хөтөлбөрүүд энэ 25 онд дуусгар болсон. За энэ хөтөлбөрийг бас цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг энэ төлөвлөгөөнд тусгасан байгаа. Мөн 2024-өөс 25 онд энэ нэгдсэн үндэсний байгууллагын кадрын үнэлгээний баг гээд Монгол Улсын гамшигын эрсдлийг бууруулах чадварыг бэхжүүлэх чиглэлээр үнэлгээ хийсэн. Чадварын үнэлгээ хийсэн байдаг. Энэ үнэлгээнээс нэлээд олон холбогдох салбаруудад чиглэсэн нэлээд олон зөвлөмжүүд гарсан. Энэ гарсан зөвлөмжүүдийг бас энэ Синдо ажиллагааны хүрээ баримт бичигт тусгаж энэ төлөвлөгөөг ингээд шинжилсэн батлуулсан. Энэ төлөвлөгөө бол за гамшигаас хамгаалах улсын алба, за онцгой хуулийн байгууллага, за шатрын сайдын ажиллагаа, засгийн нутаг зэрэг нэгжийн удирдлага, за олон улсын байгууллага, хувийн хэвшил гээд ерөнхийдөө нийт нь 30 гаруй байгууллага одоо хамтран хэрэгжүүлэхээр хариуцж болоод хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ингэж боловсруулагдсан юм төлөвлөгөө. Энэ одоо төлөвлөгөө 30 он хүртэл хэрэгжих юм. Төлөвлөгөө сая баталцагдсан. Таны одоо удирдан чиглүүлж байгаа бодлого төлөлтийн газрын бас нэг хэлс бол гадаад хамтын ажиллагааны хэлс тийм. Ер нь онцгой байдлын байгууллагын гадаад хамтын ажиллагааны хүрээнд жил бүр одоо үргэлжүүлэх, тэлэх зорилгоор одоо хамтын ажиллагаа бусад улс орнууд болоод ижил төстэй байгууллагатай хамтын ажиллагааг одоо үзгэлдэг тийм ээ. Ер нь одоогийн байдлаар онцгой байдлын байгууллагын гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон бодлогын үйл ажиллагаа ер нь юу байна? Хичнээн улстай ямар төсөл хөтөлбөрүүдийг бас хамтран хэрэгжүүлж байгаа вэ? Манай онцгой байдлын байгууллага 2004 оноос онд анх нэгдсэн тогтолцоос хойш байгуулагдсанаас хойш гадаад харилцааг бол бас тэргүүлэх чиглэлээ болгож ингэж авч ирсэн байдаг. За энэ хүрээнд бол байгуулагдсанаас хойш одоо
Орос улбаанаас за бүгд хамт Хятад улс, Франц, Польш, Беларусь гэл Европ болоод Азийн бүс нутгийн улс орнуудтай 28 улс оронтой засгийн газар болоод онцгой иргэний хамгаалтын байгууллагын чиглэлээр ингээд хамтран ажиллаж байна. За үүнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагын төрөл цагааллууд за КОИКА, ТИКА гэдэг юм олон улсын хамт ажиллагааны байгууллагууд нийт олон улсын 34 байгууллагатай одоо санамж бичиг харилцаа ойлгохын санамж бичиг хамтран ажиллах санамж гэрээ хэлцлийн үрээд ингээд хамтран ажиллаж байна. За яг нь жил дунджаар бид нар 2-3 улс оронтой хамт ажиллагаагаа өргөжүүлэх шинээр одоо хамт ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах чиглэлээр ингэж ажилладаг. За өнгөрсөн 25 он гэхэд Итали улсын иргэний хамгаалтын газар за Тажикстан улсын одоо онцгой байдлын байгууллагатай хамт ажиллагааны үрийн санамж бичиг байгуулад ингээд ажиллаж байна. За мөн бүгд нийтгэх улсын засгийн газартай хүмүүлгийн тусламжийн хүрээнд хамтран ажиллах засгийн газрын хоорондын харилцаа ойлгохын санамж бичгийг бас өнгөрсөн онд Монгол улсын шадар сайд үзүүлсэн байгаа. За яг онцгой байдлын байгууллагын гамшигч за техник тоног төхөөрөмж багаж хэрэгслийг бол сүүлийн 2012-3 оноос эхлээд одоо олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хангалттай дээшлүүлэх чиглэлээр ингээ бодлогоор баримтлаад ингээ явж ирсэн. За ингээд 14-өөс одоо 25 оны хооронд гэхэд нэг Австри, Беларусь, Польш, Франц зэрэг улс орнуудтай засгийн газрын хоорондын хөнгөлөлтийн зээлийн хүрээнд нийт нэг 150 гаруй автомашиныг 50 орчим сая еврогийн одоо өртөгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ингээд нөхөн хангалт хийсэн байдаг. За мөн Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн улс орнуудаас бас буцалтгой тусламжийн хүрээнд голомтраа болон иргэн хаврах ажиллагааны машин техникийг бол хүлээн авч хангалттай ингээд нэмэгдүүлж ингэж ирсэн байгаа. За хамгийн сүүлд бол 2019 онд энэ Бүгд Франц улс, Монгол улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд соёлын байгууллагад агаараас иргэн хаврах нэгж байгуулах, нэстэг тэрэг нийлүүлэх за галуунтраах тусгай зорилтын автомашин нийлүүлэх төслийг ингээм амжилттай хэрэгжүүлээд ингээ хоёр шатны төслийг амжилттай хэрэгжүүлээд ингээ явж байгаа. За мөн 2025 оны одоо сүүлээр энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол улсын гамшигын эрх зарлан мэдээлэл сэрэмжлэх тогтолцоог бэхжүүлэх энэ төслийг бас хэрэгжүүлэхээр ингээд шийдвэрлээд засгийн газрын хооронд Азийн хөгжлийн банк засгийн газрын хооронд ингээд гэрээ хэлцэл байгуулагдаад гарын үсэг зурагдсан. Ингээд энэ оноос эхлээд хэрэгжиж явахаар байгаа. За мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээрээс Монгол улсын гамшигын сөрөнд сэргэж чадахыг бэхжүүлэх 100 сая долларын төслийг бас ингээд хэрэгжүүлэхээр оны өмнөхөн улсын хурлаар бас саяхан баталсан гэрээ хэлцээг саяхан баталсан байна. Гэх мэт одоо ингээд онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник төхөөрөмжийн чадварыг бол сүүлийн жилүүд олон улсын төсөлбөрийн хүрээнд хэрэгжүүлснээр ерөнхийдөө одоо онцгой байдлын байгууллагын ялангуяа галуунтраах аврах ангийн машин техникүүд бол бараг 100% евро стандартын өндөр сүүлийн үеийн өндөр өртөн чадaltaй юм техник төхөөрөмжөөр ингээд хангагдсан байна. Одоо 2026 он гараад эхний бас нэг сар өнгөрч जैन тий. Гамшаас хамгаалах тухай хуулиас гадна энэ онд гамшаас хамгаалах тухай хууль бусад хууль дүрмтэй нийцүүлээд бас шинжлэх бодлогын ямар баримт бичгүүд дээр та бүхэн ажиллахаар төлөвлөж байгаа. Одоогоор бол бид нар эхний ээлжинд бол ямар ч гэсэн хуулиа эхний энэ 26 оны эхний хагас жил багтаагаад батлуулчих юм том зорилт тавиад тэн дээр анхаарлаа хандуулж явж байна. Угаасаа хууль батлагдахаар дагаад холбогдох дүрм журмууд нь шинжлэгдээд ингээд явна. Тэгэхээр онцгой байдлын одоо гамшигаас хамгаалах тухай хуулинд гамшигаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нэг засгийн газар шадар сайдаар батлах нэг 20 гаруй дүрм журм заавруудыг батлахаар ингэж тусгасан байдаг. Тэгэхээр эдгээр дүрм журм баримт
хууль шинжлэгдэхлээр эдгээр дүрм журмууд бол дагаад бас өөрчлөгдөх, шинжлэгдэх юм асуудал байгаа. Онцгойлон байгууллагууд гадаад хамтын ажиллагааны хүрээнд Орсын холбооны улс, Хятад, Солонгос, Япон, Тайланд, Турк гэд олон оронд бас онцгойлон байгууллага албаагчтай мэргэшүүлэх, бакалавр, доктор, магистрийн сургалтанд хамруулах чиглэлээр ингэж ажилладаг. За одоогийн байдлаар 190 гаруй албаагчийг суралцж байна. За үүнээс гаднаас нүүбийн гамшигчлыг бууруулах газар болоод Азийн гамшигын бэлэн байдлын төв гэх мэт одоо хамтын ажиллагаатай олон улсын болон засгийн газрын хоорондын байгууллагуудын хүрээнд явагдаж байгаа гамшигчлыг бууруулах сургалт, семинар албаагчтай тогтмол хамруулж байна. За үүнээс гаднаас гамшигчлыг бууруулах чиглэлээр дэлхийн одоо баг хурал, Азийн сайд нарын баг хурал, дэлхийн платформ гэх мэт энэ олон улсын томоохон хурал зөвлөгөөнд бол албаагчид болоод орон нутгийн удирдлагуудыг хамруулах чиглэлээр ингэж ажиллаж байна. Казахстан улстай байгуулсан засгийн газрын хоорондын хэлцээрээ шинжлэх, за бүгд намд Хятад ард улстай байгуулсан хэлцээрээ өргөдгөж бас шинжлэх ийм асуудлууд бас байна. Дээр нь бусад улс орнуудын одоо онцгой байдлын байгууллага, иргэний хамгаалтын байгууллага, онцгой байдлын яамны бас удирдлагуудыг урьж авчирч хамтын ажиллагаагаар хэмжүүлэх гэсэн юм төлөвлөсөн ажлууд бол төлөвлөд ингэ явж байна. За баярлалаа танд. Одоо манай өнөөдрийн подкаст маань энэ түрээд өндөрлжээ. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ажил амжилт хүсье.